Хэрвээ чи энэ төрвөл буцаж гарах маш хэцүү. Энэ бол Японы хамгийн чимээгүй, хамгийн нууцлаг түүхүүдээр дүүрэн ой. Хүмүүс бүгд л энэ тухай сонсоод чихөө цүрч байхад харин зарим хүмүүс ганцаардлыг хайж очдог. Япон улсын Яманаши муж Фужи уулын баруун хойд бэлд чимээг өхөн орших нэгэн нууцлаг ой бий. Түүнийг Аокигахара гэдэг. Өөрөөр Чукай буюу моддын тэнгис ойн далай гэж нэрлэдэг. Энэ нь дээрээс харахад яг л өтгөн ногоон далай шиг харагддаг. Энэ ойн ойролцоогоор 1200 жилийн өмнө буюу манай эртний өмнөх 864 онд болсон Фужи уулын дэлбэрэлтээс үүссэн лавын урсгалаар ургасан ойм. Маш удаан амьдардаг ойн хувьд 1200 жил гэдэг нүд эрэмхийн зурд байдаг тул Аокигахара ой бол залуу ой хэвээр байгаа. Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй байдаг энэ ой нь 3000 га талбайг хамардаг. Энд мөнх ногоон шилмөст мод, өргөн навчт моднууд байдаг. Лавын агууд нь сарсан баг бахай, мэрэгч амьтад маш цөөн зүйлийн шувууд, шавжнууд, бас зах болон шигүү эсгээр нь хар баавгай, үнэг зэрэг хөвтөн амьтад амьдардаг. Модны үндэс нь хатуу чулуун лав дээр ургадаг тул доошоогоо шигдэж чадалгүй газар дээр ил тавсан байдлаар ургадаг. Моднууд нь маш шигүү ургасан байдаг болохоор салхи болон нарны гэрэл бараг нэвтэрдэггүй. Мод, навч, зөөлөн хөрс нь дуу чимээгч өрдөө шингээж читдэг учраас маш наамгүм зөвхөн өөрийнхөө зүрхний цохилтыг л сонсдог гэж ярьдаг. Орж үдсэн хүмүүс хэлэхдээ явх тусам хаанаас ирснээ мэдхээ болдог гэж хэлдэг. Луужин буруу заадаг гэж ярьдагч үнэндээ хүмүүсийг төөрүүлдэг зүйл нь хүмүүс өөрсдөө. Хаашаач харсан нэг л хэвийн үзэмж яг л төгсгөлгүй давтагдах ертөнц шиг байдаг тул хүний тарих баримжаагаа алдаж буруу шийдвэр гаргаж сонгосон зам нь улам төөрүүлдэг. Эсвэл тэднийг ямар нэгэн ер бусын хүч хөдөлтөгч байж болох. Амиа хорлохыг хүсэж байгаа хүмүүс яагаад заавал Аокигахараг сонгодог вэ? Яагаад гэвэл тэнд маш олон хүмүүс амиа хорлсон нь батлагдсан түүхтэй. Хүмүүс тийшээ очивол үхэж магадгүй гэдгээ мэдээд аюулгүй тайван байдлын мэдрэмжийг мэдэрдэг байх. Бас хүмүүс би бусдад асуудал үүсгэхийг хүсэхгүй байна гэж хэлсэн гэдэг. Гэртээ эсвэл метроны урдуур үсрэх, өндрөөс үсрэхийг сонгвол энэ хин нэгэнд асуудал үүсгэх нь гарцаагүй. Ингэж бодоод би Аокигахара ойд ирсэн гэсэн гэрээсэл тэмдэглүүдж байдаг. Мөн би дараагийн амьдралаа тэсэн ядан хүлээж байна гэсэн бичиг. Энэ ойд амиа хорлохоос гадна сониуч замдаа хөтлөгдөн ордог хүмүүс ч байдаг. Орж үзэж болдог аяллаа маршрутта явган хүний зам тэмдэглэгээ байдаг ч энэ заасан замаас гарчихвал асуудал буруугаар иргэнэ. Тэд буцаж гарах замаа олохын тулд тууз, утас, ол сууж ирсэн замаа тэмдэглэдэг. Хамгийн харамсалтай нь тэр тэмдэглэсэн зүйлс нь хаашаач хүрэгдэггүй. Зарим нь зүгээр л дунд нь тасарчихсан байдаг. Ойд хаягдсан майхан, цүнх, хувцас, эм захиа зэрэг зүйлс олддог. Эдгээр зүйлс тэнд хэн нэгэн байсан гэдгийг гэрчлэх боловч тэр хүн буцаж гарсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Зарим эд зүйлс нь талигаачийн амьдралынхаа турш туулсан зовлонг илэрхийлдэг. Гэхдээ энэ ойг онцгой болгодог нэг зүйл байдаг. Энд орсон хүмүүсийн ихэнх нь нэг зүйлийг анзаардаг. Ой дотор хит намгүн байдаг. Ийм намгүн орчинд хүмүүсийн сэтгэл зүй өөрчлөгдөж, тэгээд л энэ ойтой холбоотой аимшигт түүхүүд эхэлдэг. Ойн гүнд орох тусам хин нэгэн дагаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Зарим нь дуу хоолой сонссон. Гэхдээ эргэж харахад хинч байдаггүй гэх мэт маш олон яриа байдаг. Амиа хорлох цэг гэдэг энэ газарт хүний цогцос, арга яс үнэхээр олдсон олон тохиолдол байдаг. Зарим хүмүүс ойд орж нойрны юм уух, эсвэл судсаа хандагч, гүйцэж чадалгүй хурдны зам дээр гарах, эсвэл хөрш зэрэгэлтэй хайлуудын хаалгыг тогшиж тусламж гуйж байсан тохиолдлууд ч байдаг. Модноос дүүжлэхэд зориулж хийсэн олс, уяанууд олддог. Өмнө нь нийтлэгдэж байсан тоо баримтаас харахад зарим жилд хэдэн 10-аас 100 орчим цогц олддог байжээ. Сүүлийн жилүүдэд энэ тоо бага зэрэг буурсан ч бүрэн алга болоогүй. Амиа хорлох хүмүүсийн цуваа үргэлжилсээр байна.
Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхийн тулд ямаа нашин муж хит улаан туяаны камертай дрон ашиглан шөнийн эргүүл хийх, амаар болон ор хаалганы хажууд анхааруулах самбар зэрэг сэрэмжлүүлэх сөрөг арга хэмжээг чангатгаж байгаа. Амиа хорлохоор хэдэн хүн тэр ойр руу орсон. Тэднийг явж байхад ямар бодол толгойд нь эргэлдэж байсан бол. Энэ яг аимшигтай болгосон зүйл нь зөвхөн бодит явдал биш. Эртний домог, ном зохиол, аимшигын кинонууд улам харанхуй, улам нууцлаг болгож харуулсан. Жишээ нь Японы эртний домогт Убасүтэ гэдэг ойлголт байдаг. Энэ нь гэр бүл нь ядуу, амьдрах аргагүй болсон үедээ хөшөрсөн эцэг эхээ ойр руу авч явж орхидог байсан гэх яриа. Тэр хүмүүсийн сүнс ойд үлдсэн гэж үздэг. Гэхдээ үүнийг батлах түүхэн нотлохоо бараг байхгүй. Энэ домог нь айдас дээр суурилсан ойлголт байж магадгүй. Мөн гонигтай эсвэл ганцаардмал байдлаар амиа хорсон хүмүүсийн сүнс байдаг. Харагдсан ч гэж ярьдаг. Тиймээс хүмүүс өнөөдөр энэ ойг бодит байдлаас нь илүү аимшигтайгаар төсөөлдөг. Гэхдээ ганцаараа орсон болон төөрсөн тэр хүмүүст юу ч тохиолдсон байж болно. Тэрийг нь харамсалтай нь хэн ч мэдэхгүй, мэдэгч боломжгүй шүү дээ. Магадгүй тэдэнд зүгээр л хэн нэгэн хэрэгтэй байсан бах. Энэ бүх хариултыг хүмүүсийн ганцаардал, айдас, зовлон гонгийг өөртөө хатгалсаар л үлддэг. Зарим түүх төгсгөлгүйгээр үлдэхээрээ хамгийн сэтгэл өвдгөм, хамгийн аимшигтай байдаг.